Монгол зөвлөлтийн цэргийн давшилт бол ерөнхийдөө хоёр чиглэлээр явагдсан. Нэгдүгээрт нь бол одоо Даргангаас Долнуур Жэхэгийн чиглэлд явагдсан давшилт. Гэвч Монгол зөвлөлтийн цэргүүд бол одоо маш хүнд бэрх замыг туулсан гэдгийг хэлмээр байна. 8 дугаар сарын 12-ноос эхлээд 8 дугаар сарын 20-д гартал үндсэндээ бараг бүтэн 10 өдрийн турш Монгол зөвлөлтийн цэргүүд үндсэндээ мориноосоо буугаагүй, хоолоо идээгүй, амрах цаг олдоогүй. Бүтэн 10 өдрийн турш одоо энэ өвөр Монголын хилсэн дундуур, өвөр Монгол хятадын одоо нутгийн өндөр уул, өргөн гол дундуур, өдөр шөнөгүй асгарсан ширүүн бороо дундуур ингээд давшиж байлдааны үүргийг бол гүйцэтгсэн. Энэ одоо давшилт бол маш хүнд ширүүн нөхцөлд явагдсан, байлдааны маш хүнд даалгавар байсан гэдгийг манай энэ дайнд оролцсон ахмад дайчид бол хүн болгонд дурсан дэмдэглэсэн байдаг. Зарим нь бүр одоо бараг одоо аккаунт тулдаад хөвчээснаас ч хүнд ширүүн ийм үеийг бол бид нэр энэ давшилтын замд туулсан гэж ичиж тэмдэглэсэн байдгийг бол бид нар эргэж санах учиртай. Ялангуяа одоо өвөр Монголын нутагт орсноос эхлээд Долнуур хүртэл 8 дугаар сарын 16 хүртэл бол үндсэндээ цахрын их илсэн цөлийг өдрийн 30 гаруй градусын халуунд бол туулсан. Энэ үед бол одоо хоол унд байхгүй, ус байхгүй, морь мал бүгдээр адилхан. За дараа нь Долнуураа цаашаа бол одоо өдөр шөнөгүй үргэлжилсэн ширүүн бороо дундуур хятадын их өндөр уус, өргөн голуудыг туулсан. Энэ бүхэн бол маш хүнд ширүүн байсан. За ер нь бол одоо аливаа дайны ялалтыг асгаруулсан цус өгсөн хүний тоогоор бол хэмжиж болохгүй. Аливаа дайны ялалтын үнц нь бол дайснаа богино хугацаанд аль болохоор хохирол багтай даван туулах юм бол тэр бол маш үнцэнтэй ялалт байдаг. Тийм ч учраас одоо эртээр үеэс эхлээд өнөө хүртэл одоо цэргийн жанжтын баримтлагдаг гол стратеги таахдаг бол дайснаа богино хугацаанд хохирол багтаагаар нь буулгаж авахыг л эрмэлздэг. Энэний төлөө тулдаг. Тийм учраас энэ манай Монгол зөвлөлтийн цэргийн давшилт бол энэ утгаар нь авч үзэх юм бол маш үнцэнтэй ийм тулдаан, ийм ялалт болсон.